За энэ удаагийн бичлэгээр бид дунджийн талаар үзэх болно. За дундаж буюу average. За дундаж гэдэг ойлголтын талаар ярихын тулд бид нар дунджийг одоо математикт хэрхэн тодорхойлдог талаар ярилцах болно. За математикт бол дунджийг 3 янзаар тодорхойлж байгаа. За эхнийх нь бол mean, хоёр дахь нь бол median, гурав дахь нь mode буюу mode гэсэн байдлаар. За mean-ийг бол бид нар бол арифметик дундаж гэж нэрлэдэг Монголд. За тэгээд арифметик дундаж гэж нэрлэхээс гадна хэрвээ асуултан дээр дунджийг ол гэсэн байх юм бол бид нар ер нь бол mean-ийг олдгоо. За энэ юу гэсэн үг вэ гэхээр бас нэг зүйлийг нэмж хэлэхэд за энэ дундаж гэдэг ойлголтыг бол ер нь дандаа тоон утгатай датан дээр ярина. За өмнө нь бол бид нар чанарын болон тоон дата гэж ярьсан. За тэгвэл тоон дата өгсөн тохиолдолд бид нар бол одоо mean, median, mode 3-ыг ярьж болно гэсэн үг. За тэгэхээр энд бол өгөгдсөн бүх тоонуудаа хооронд нь нэмээд тэгээд хэдэн тоо байгаадаа хуваах юм бол эндээс манай mean олдно. За mean-ийг бол x дээгүүрээ зураастайгаар бас ингэж тэмдэглэдэг. За цаашдаа бол бас ингэж тэмдэглэгдэх холдосч байна. Mu үсгээр статистикийн хичээл дээр бид нар за дараа нь median бас дундаж байж болно. За mean-ийн хэрэглээ гэх юм бол ангийн дунджийг багш нар танилцуулахдаа бол яг шалгалтад адлаа гэж бодоход бүх шалгалтын дүнгуудээ нэмж агаад хэдэн хүүхд өгсөндөө хувааж олдог тий. За түүнийг бол ангийн дундаж гэж нэрлэдэг. Энэ дундаж бол англиар бол mean. За математик нэршлэрээ бол арифметик дундаж байх нэ. За median бол бас л хичээл дээр хэрэглэгддэг. Ялангуяа биеийн тамирын хичээл дээр. Бидний physical education хичээл дээр бүгд одоо жагсаж зогсоод тий өндрөөсөө намхан руу гэж жагсаж зогсоод голдон зогсож байгаа нөхөр бол голдон зогсож байгаа сурагч бол median сурагч болно гэсэн үг. Энэ бол median сурагч болно. Өөрөөр хэлбэл өгөгдлийг эрэмблэх ёстой. Биеийн тамирын хичээл дээр бол бид нар өндрөөсөө бага руу ч юм уу багаас өндөр рүү за хөвчлэн өндрөөсөө бага руу тийм ээ эрэмбэлж одоо жагсаж зогсдог болохоор median-ыг бол олоход бол боломжтой. За ийм байна. Үүнийг бол median гэнэ. За бидний өмнөх хичээл дээр үзснээр дагуу хэрвээ энд сондгоо тооны хүн зогсож байгаа юм бол за нийт n хүн зогсчихлоо гэж бодъё. n хүн зогсож байгаа юм бол n дээр нэгийг нэмээд 2 хуваахад тэр хүний байр олдно гэсэн. Энэ тохиолдолд бол 2 3 хүн байлаа. Тийг нэмлээ 4 2 тугаад ингэж гарч ирнэ. Тэгш тооны хүн байх юм бол бас л эндээс бас хариу бол гарч ирнэ. Жишээ нь 4 хүн зогсчихлоо гэж бодоход 4 дээр нэг нэмээд 2 тугаад 2.5. Тэгэхээр 2.5 маань бол энэ. За энд байршилтай байна. Тэгэхээр энэ хоёр хүний арифметик дунджийг авна гэсэн үг. Тэг ингэж бол median-ыг олдог байгаа. За модын талаар. За мод бол бас мөн л одоо дундаж. За ялангуяа за хувцас ч юм уу тий. За өндөр, за дүн ер нь айлч тал дээр ерөнхийдөө бас бид нар мод бол нэлээд өргөн хэрэглэгддэг. Жишээ нь би шалгалтын дээр 80 авлаа гэж бодоход миний найз манай анги одоо 20 хүүхэдтэй байгаа. Дахиад хүүхдүүдээс асуусан чинь дахиад 3 4 хүүхэд 80-тай байх юм бол би ер нь өөрийгөө дундаж авчээ гэж бодож эхэлнэ. Тэгэхээр энэ бол хамгийн олон давтагдсан гэсэн утгатай. Яг ялангуяа хувцсны хувьд ч хувцлалтын хувьд ч юм уу өндрийн хувьд ялангуяа тий гадуур явж байгаад энэ хүмүүс өөртөө ч ойролцоо өндөртөө байгаад ах юм бол тий өөрийгөө ер нь бол мод дундаж гэж хүн бас мэдэрдэг. Энэ бол бид нар ямар сэтгүүр гэж бодоод байна гэхээр энэ мод гэдэг ойлголттойгоор хамттай байх нэ. Энэ бол өгөгдөл дотор хамгийн олон давтагдсан утгыг бол хэлж байгаа гэсэн үг. За тэгэхээр математикт бид нар бол дундаж гэдэг ойлголтыг олохдоо энэ гурван ойлголтын аль нэгээр нь олох болно.